Сайн байцгаана уу багш нараа. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад бүтээлч хөгжүүл төрийн ус байгууллагын багш нарт зориулж Moodle зам сургалтын системийн тухай курс видео сургалт явуулж байгаа билээ. Та сургалтын нөөц гэсэн нэртэй Facebook пэйжийн сургалтын хэрэглэгдэхүүн Moodle хаалттай бүлгэнд тодорхой төлбөр төлөөд гишүүнээр эсэлж энэ сургалт курс хичээлд хамрагдах боломжтой. За одоо Windows орчинд Moodle-ийг яаж суулгах тухай жишээ видео авч үзье. Энэ видео хичээлээр би та нарт Windows дээр Moodle-ийг яаж суулгах тухай зааж өгнө. Энд Firefox хүчтэй Moodle.org гэсэн хуудас нэгдсэн байна. Windows зориулсан Moodle-ийн холбоосыг доош нь өгүүлгээд Let's Release гэсэн мөр дээр товчлтын. Гарч ирэх хуудас суурилтын дотор товч мэдээлэл өгсөн байна. За эндээс Moodle Install Package for Windows гэсэн мөр дээр товшно. Бид Moodle 3.8 2 гэсэн хувилбарыг сонгоод download zip гэсэн товч дээр товшиж zip файлыг татаж авна. 183 МБ орчим хэмжээтэй файл юм байна. Save file гэсэн сонголтыг хийн ок товчийг товшноо. За таны интернет холбоотой уртаа шалтгаалаад 183 МБ хэмжээтэй файлын дотор хугацаа янз бүр байж болно. За таталт дуусмагц бид файлын нэр дээр маусны сумыг аваачин татсан файлыгаа агуулж буй хавцыг нээ. За WinRAR байвал сайн байна. Задлаа. Архивлэгдсэн файлаа задлана. За extract all гэсэн командыг сонгоно. Хаана задал тавихыг асуусан цонх гарч ирж байгаа. Амраар нь десктопыг сонгоод Moodle гэсэн шинэ хавцыг нээгээд за шинээр үсгэсэн хавц руугаа задлсан файлуудаа хийнэ. Та өөр байршлыг зааж өгчвөл бидний тохиолдолд десктопыг сонгосон. Сургалтын явцад хайж цаг алдалгүйгээр шууд десктопоос олох боломжтой энд харууллаа. Задал тусмагц Moodle хавцыг нээж үзвэл server гэсэн нэг хавц байна. За readme файл байна. За start Moodle болон stop Moodle гэсэн exe файлууд харагдаж байна. Сурвалжуулах ажлыг эхлүүлэхээс өмнө серверийн тохируулгын нэг файл өөрчилт хиймээр байна. За PHP програмчлал дээр Moodle систем ажилладаг ба PHP сурвалжлалтын явцад нэг хязгаарлалт байдаг. Энэ нь ямар хязгаарлалт байдаг вэ гэхээр одоо Moodle 2 хувилбарт илгээх буюу апплод хийх файлын хэмжээ 8 мегагаас хэтэрдэг байх ёстой гэж заасан байдаг. За энэ Moodle 3.8 хувилбарт болохоор 40 мегабайт байгаа. За энэ хэмжээг бид нар 128 болгож өөрчлөх хэрэгтэй байна. За шаардлагагүй хэвээр нь ч орхисон болно. За яаж өөрчлөх вэ гэхээр сервер хавц дээр 2 удаа товшоод доош нь гүйлгэн PHP гэсэн дэд хавцыг олох хэрэгтэй. За энэ хавцаа нэгээд дотор нь php-ini гэсэн одоо файлыг сонгоно. Файлын төрөл нь болохоор configuration settings гэсэн байна. За энэ файл дээр 2 удаа товшоод Notepad програм дээр нээ. Эндээс бид файл хийн edit гэсэн тав дээр товшоод find командыг сонгоно. За энэ мөрөнд post доогуур зурстаа max гэсэн мөрийг бичиж өгнө. За post maximum size гэсэн мөрөнд 40 гэснийг 128 болгоод өгнө. За энэ нэлийн уян хатан ажиллах бололцоо болох ба серверийн сурвалт хийхээс өмнө өөрчлөлт нь зөв юм аа. За хадгалаад буцаж хайлт хийн. Бидний оруулсан утга 128 болсныг шалгаж үзэж болно. За ингээд энэ цонхыг хай файл товчийг дарж save командыг сонгоод хадгалъя. За энэ PHP файлаа хаагаад Moodle хавц руу эргэж оръё. Одоо start Moodle гэсэн файл дээр 2 удаа товшиж Moodle-ийн сурвалжлалтын ажлыг эхлүүлье. За security warning буюу аюулгүй байдлыг асуусан цонх гарч ирж байна. За энэ файлыг ажилуулахад ихтэй байна уу гэж асууж байна. Ажилуулах гэсэн товч дээр товшъё. Энд command prompt буюу үйлдвэрлэлийн системийн командын цонх гарч ирж байна. За жижигхэн цонх байна. Цонхыг томсгож харж болно. Дэвсгэр гэсэн хэсэг зарим хэсгүүд нь гарч ирээд алга болоод ингээд суурилтын ажил явагдаж байна. Серверийг анхны ажил төлөвт нь оруулж өгч байгаа юм байна. За Moodle серверийг зогсоохын тулд stop Moodle exe гэсэн файлыг ажилуулно гэсэн байна. За бид Moodle системийг ажилуулж эхлээд байна. Цонхыг жижиг болгон доош игээд Moodle хавцнаас stop Moodle гэсэн файл дээр 2 удаа товшъё. За дахин командыг цонх гарч ирэх ба Moodle-ийг унтраах үйл ажиллагаа энд явагдаж байна. За системийн ажиллагаа зогслоо. Өргөжлүүлэхийн тулд ямар нэгэн товч дарна гэсэн мэдээлэл гарч ирж байна. За өргөжлүүлэхийн тулд нэг товч даръя. Moodle системийн ажиллагаа зогсмогц start Moodle файл дээр эргээд дахин 2 удаа товчж ажилуулъя. Аюулгүй байдлыг асуусан цонх дахин гарч ирж байгаа. Run гэсэн товч дээр дарлаа. XAMPP гэсэн систем дахиад ажиллаад эхэллээ. За энэ цонхыг хаахгүйгээр жижигрүүлж доош нь хий. Нэг зүйлийг тодруулах бид хичээлийн явц сервер хавцны Moodle гэсэн дэд хавцад хэрэгтэй файлуудаа хийн. За энэ таруулж байна. За одоо сурвалжлалт ажиллагаа эхлүүлье. Энэ цонхыг хаагаад Firefox хөтжийн хаягийн мөрөнд http
За 2 цаг 2 ташуу зураас local host гэж бичиж өгье. За энэ хаягаар local host маань ажиллана. За энэ хаягаар дуудахгүй байвал http 2 цаг 2 ташуу зураас 127 цаг 0 цаг 0 цаг 1 гэж бичээд enter дарж өгч болно. За одоо Moodle системийг сольжуулах үйл ажиллагаа эхлэх гэж байна. Жаахан доош нь үлгээд англи хэлний хөтөлбөрийг сонгосны дараа next товчийг дарна. Замчлалыг баталгаажуулах хуудас энд гарч ирж байна. За бүгд автоматар авагдсан тул next товчийг дарна. Дараагийн хуудасд бид өгөгдлийн баазын тохиргоо хийх гэж байна. За мөн л бүх зүйлийг автоматар тохируулсан учраас байгаар нь тэр хэвээр нь орхино. Database password гэсэн мөрийг хоос орхино. За учир нь энэ сайт бүтээгдэхүүний одоо серверийн зориулалттай биш юм. Та нууцлын үүднээс нууц үгийг оруулж болох боловч бид одоо сургалтын зориулалттай хийж байгаа тул хоос орхив. За next гэсэн товчийг даръя. Хэрэглэгчийн лицензийн гэрээний тухай гарч ирж байна. За уншаад continue товчийг даръя. Үргэлжлүүлье. За энэ хуудсан дээр Moodle серверийн суулгацыг шалгаж байна. Тохиргооны загц шугамын дагуу хийх зэсгийг шалгаж байна. За доош нь бүлгэж үзээд одоо баруун хэсэгт бүгд ногоон өнгөөр огсон төлөвтэй байгааг бид нар харж байна. За your server environment meets all minimum requirements гэсэн одоо мэдээлэл гарч ирж байна. За сайн байна. Цааш нь үргэлжлүүлье. Сургалтын үйл ажиллагаа бидний оролцоогүй энд явагдах ёстой явагдаж байна. За зүүн доод болонд local host-оос өгөгдлийг дамжуулж байна гэсэн мэдээ англиар гарч байна. За дээд хаяг бичдэг мөрөнд нэг цэгэр ярилдэд байна. Энэ нь компьютер цаанаа боловсруулалт хийж байгааг илтгэнэ. За энд нэг анхааруулгын мессеж гарч ирсэн байна. За энийг алгасаад архив цааш нь үргэлжлүүлье. Сорилтын ажил дуусан гот хуудас шинжлэгдэн хамгийн доод хэсэгт үргэлжлүүлэх гэсэн товч гарч ирсэн байна. За энэ товчтой дарангот одоо админы бүртгэл эхэлж явагдаж эхэлнэ. За админы хэрэглэгчийн нэр гэсэн мөрөнд админ гэсэн нэр байж байна. За нууц үг гэсэн мөрөнд одоо QWERTY анхааруулгын тэмдэг 1 гэж бичиж өгье. Өөр нууц үг бичиж болно. За unmask төвчүүлээр ямар нууц үг бичснээ бас харж болно. За админ яваг нэр гэсэн мөрүүдийг хэвээр нь архив. Имэйл хаягийн мөрөнд admin yamdo.edu гэсэн нэрийг бичиж өгч байна. За та өөрийн сургуулийн имэйл хаягтай бол бичиж өгч болно. За жаахан доош нь бүлгэд харъя. Таны өөрийн хэрэглэгчийн имэйл хаяг энэ админ имэйл хаягтай адил байж болохгүйг анхаарах хэрэгтэй. За хот гэсэн мөрөнд Улаанбаатар гэж бичнэ. Улс гэсэнд Монгол гэж сонгоё. Доош нь бүлгээд за цагийг тохируулж болно. За доош нь бүлгээд update profile гэсэн товчийг товшноо. За Moodle систем маань таны бичсэн өгөгдлийн дагуу бүртгэл үүсгэж байна. За одоо бид хэдэн зүйлийг оруулаад энэ тохируулгын ажлыг дуусгах болно. Сайтын бүтэн нэр гэсэн мөрөнд за сургуулийнхаа нэрийг өгнө. За энд Yamdo University гэж бичиж өгье. Та өөрөө сайт дүүх нэрээ бичиж болно. За богино нэр бас өгч болно. Yamdo U гэж бичье. Нэр хуудсанд байх мөрөнд за welcome to Yamdo University гэдэг монголоор бичиж өгчээ. Тавтам орилно гээд за доош нь жаахан бүлгээд self registration гэсэн мөрөнд disabled гэсэн төлөвийг хэвээр нь орхино. За ингээд save changes товчтой товчлоо. За сүүлийн хувилбарт outgoing mail буюу гарах мэйл хаягийг шаарддаг болсон юм байна. Info yamdo.edu гэж бичиж өгчээ. За өөрчлөлтөө хадгаллаа. За ингээд сургалтын ажил дууссан ба бид админ нэртэйгээр Moodle сайтын бидний өөрийн сайтын хуудас руу орсон нь энд харагдаж байна. За ингээд бүх зүйлс ажиллагаатай болно. За ийм байдлаар дараагийн видео хичээлээр Moodle-ийн дотоод тохируулалтыг яаж хийхийг та нарт санал болгож байгаа. Монгол хадгалах бүхий видео хичээлээс үзээд цаашаа судлаад явна.